Жижиг зэмдүүлрүүлийг хөгжүүлэх санг тойрсон асуудлаас үүдэж өчигдөр Батцэргийг Хүнсгүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөллөө. Түүнийг сайдаас чөлөөлсөний дараа улсын хурлын гишүүнээс нь эргүүлэн татах прокурорын хүсэлтийг хүлээн авах хэсэг асуудлаар эрх баригч намын бүлэг саналаа нэгтгэсэн юм. Бүлэг Батцэргийг парламентаас явуулахгүй гэсэн шийдвэр гаргаад байна. Харин улсын хурлын өчигдөр ээлжид бос чуулганд намын даргын нам бөгөө загнасан Монгол Ардын намын дарга Хүрс Үхийг ил далд намын гишүүд нь шүмжилсээр байна. Монгол Ардын намын дарга Хүрс Үхийг намдаа шинжилгээ хийх түүхэн үүрэгтэй төрсөн хүн хэмээн зарим нэг улс төрчид хөөрөгцөөр байгаа. Түүндээ үнэмшсэн үү эсвэл ерөнхий сайд Монгол Ардын намын дарга гэд хоёр том албан тушаалд гинт тассандаа дасаагүй болоод тэрүү сул гишүүнээ маягтай ааш аяга улсын хурлын эндэр дээрээс ч харуулсаар намгүй дарга гишүүд нь бүлгийн хурал дээрээ шүүмжилсээр уг нь энэ л хүн л Монгол Ардын намыг ч Монгол улсыг ч удирдаад байгаа үсттэй. Гэтэл бүх шахуу эрх мэдлийг авчгаад ажил хийж чадахгүй байна. Ард түмний дэмжлэг авч гэх шиг залуусын хэлдгээр онготой юм яриад үндсэн хууль эрх мэдлийн авчихсан мэт загнаад байгаа нь хөөрхилтэй юм шиг, жигшмэр юм шиг. Яахааргүй туршлага дутаж ухаан нь хүрхгүйг харуулад байгаа үйлдэлүүд нь бусдыг игдүүцүүлээд байгаа бололтой. Тиймээс ч бүлгийн хурлын дараа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан зарим гишүүд болон 32-ын бүлгийнхэн нэгнийхээ өрөөнд далдуур байдлаар уулзсан байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүд засаг унгаах асуудлаар ерхий сайдад шахалт үзүүлэх талаар санаа солилцсон гэх мэдээлэл байна. Өчигдөр чуулганы хуралдааны үеэр сөрөг хүчний зүгээс Хүрс Үхийн танхим тэр жигтэй огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Сөрөг хүчний энэ саналыг Баасанхүү гишүүн дэмжих хэлсэн билээ. Хэрвээ Монгол Ардын намынхан дахин дотооддоо хагарч засгийн газраа унгаах асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлбэл тоон хурдан гүйцэх өндөр магадaltaй байгаа юм.